Энэ удаагийн зочноор шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Бат Эрдэнэгийн студид ирсэн байна. Чууд амар хохирдог, ажиллаж байгаа цалингаа авч чаддаггүй, эсвэл хүнд нөхцөлд удаан цагаар ажилладаг. Тэгээд төрүүлээд нэг цалингаа асуух боломж Монголд ерөөсөө байдгүй чи жоохон юм ижиж юу хийх юм мэдэхгүй цалингаа асуулаад гэдэг юм үү те. Анхнаасаа ажил олгогчтой маш нээлттэй тэр харилцаанд л орох хэрэгтэй. Тэрэн дээр би ингэн та тэгнэ. Өстой хугацаа дуусны дараагаар өндөр цалинд оруулна гэж хэлээд ажил авчихлаа. Тэгээ 3 сар төхөд эхлэнгүү таны одоо гэрэг жинхлэхгүй юу? Ингэхгүйгээ шаардлага байдлаа ингээ гаргачих. Тэгээ дараагийнхаа өмнө авчихдээ. Хамгийн чухал зүйл бол хамгийн чухал зүйл нь бол цалин. Одоо тэр нөгөө нэг домог айзи гээл бааш тээ. Айзи жоох хөвгт байсан. Ийж уулздаг байсан. За хаа ийм хийчихэд ийм хийчихэд. Тэгэхэд өнөөдөр жишээлх юм бол яг тэр үед цуг залуучуудын холбоонд явж ирсэн залуучууд өнөөдөр яг ижилхэн байгаа. Гэтэл айзи өнөөдөр ямар төвшөнд байна. Яг нэг талдаа яг цахим хичээл гэдэг бол үнээр бонтон болчихно. Одоо тэр цахим хичээлийг хүлээн гэдэг бол нэрээ багш нар цагаа байхгүй. Яг орох гээд байгаа мó орохгүй гэдэг юм мэддэггүй. Тэ? Тэгэнгүүтээ нэг талдаа өөрөөсөө видео хичээл хийгээд наа хичээл үзээд тавьчих. Сайн бацгааны үзэгчдээ томчуудаас асууя нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Бат Эрдэнэгийн студид ирсэн байна. Миний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр таныг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга гэхээсээ илүү тэ төвөгч болон багш хүн байсны хувьд яг одоогийн үеийн залуучуудад тулгарч байгаа энгийн асуудлууд таны байр суурийг сонсох. Тэгээд залуучуудад яг ингээд нийгэмд сурахт нь ажиллахт нь асуудлууд гардаг. Гэхдээ тэрийг яг ингээд тодорхой шийдэхээр шийдлүүд нь айгүй тийм ил тодорхой биш байдаг. Тэгсээр нэ яваал гэдэг тийм асуудлуудын талаар тантай ярилцъя гэж таныг үрсэн юм аа. Баярлалаа. Асуух зүйл нь болохоор одоо залуучууд ажил хийж гин тийм үү? Хүн болгонд л хөдөлмөрийн зах зээл дээр ямар нэгэн байдлаар ажил хийж гин. Тэнгүүт одоо яг нөгөө дөнгөж сургууль төгсөө 21 настай 21-ээс одоо нэг 23 нас чинь нэг туршлагатай биш, яг чадвартай биш, яг нэг тийм боловсрж байгаа үе байдаг шүү дээ. Энэ үед яг ажиллаж байгаа хавцтай залуучууд амар хохирдог, ажиллаж байгаа цалингаа авч чаддаггүй, эсвэл хүнд нөхцөлд удаан цагаар ажилладаг. Тэгээд төрүүлээд нөгөө цалингаа асуух боломж Монголд ерөөсөө байдгүй чи жоохон юм ижиж юу хийх юм мэдэхгүй цалингаа асуулаад гэдэг юм үү те. Уг нь тэр чи нөгөө талдаа нөгөө хүний нийгмийн асуудал явж байгаа шүү дээ. Тэр хүн чи ажил хөдөлмөр хийж цалин авч нийгмийн асуудлаа шийднэ. Тэгэхээр яг энэ тал дээр та юу н ямар байр суурьтай байдаг вэ? Монголын одоо энэ ажил олгогч нар насны хязгаарыг заадаггүй, залуучуудыг юу н ажилд авахд юм тодорхой шалгуур энэ гэсэн юм юу н байдгүй. Ажилд орох гэж байгаа хүн хамгийн түрүүнд цалингаа асуух хэрэгтэй. Яагаад тэгэхээр би ямар төвшний ажлыг ямар өртгөр бүтээх гэж нэгдгээ өөрөө тооцож үнэлэх ёстой шүү дээ. Хөдөлмөрийн эрх зүгээр зохицуулалттай харилцаа. Сүүлд нь жишээлбэл цалингийн хэлэхгүй ажилд авчаад за магадгүй жишээлх юм бол 3 сарын хугацаанд одоо туршилтаар ажиллаулаад туршилтын хугацаанд цалингүй гэж ажиллаулчаад дараа нь 3 сарын дараагаар нөгөө хүн маань тэнцэхгүй гэж халагдаад дараагийн хүнийг аваад. Яг ийм кейс манайхтай гарч ирсэн л да. Ерөөсөө хүмүүсийн нийгмийн даатгал юм эсвэл цалин болгохгүй. Яадгүй гэсэн чинь 3 сараар ингээд туршилтын хугацаанд цалингүй ажиллаулна. Туршилтын хугацаа дуусны дараагаар өндөр цалинд оруулна гэж хэлээд ажилд авчихлаа. Тэгээ 3 сар төхөд эхлэнгүү таны одоо гэрэг жинхлэхгүй юу? Ингэхгүйгээ шаардлага хангахгүй байдлаар ингээд гаргачих. Тэгээ дараагийнхаа өмнө авчдаг. Ялангуяа юм нөгөө нэг юу гэдэг нарийн мэрэгжил шаарддаг тийм үйлдвэрлэлийн шин чанартай газрууд дээр гардаг асуудал واخгүй. Тухайлбал одоо яг л зогсоол гараараа нэг юм хийгээл юм уу те үйлдвэрлэл хэрглэж байгаа үйлдвэрлэлийн нэг хэсгийг үйлдвэрлэдэг ч юм уу хийдэг ч юм уу те угсардаг ч юм уу. Ийм кейсүүд бол гарч ирсэн. Тэгэхээр бол
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдж байгаа энэ харилцаан дээр хамгийн чухал зүйл бол хамгийн чухал зүйл нь бол цалин. Хоорондын тохиролцоо явж штэ. Тухайн хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар тэр байгуулагдж байгаа хөдөлмөрийн гэрэн дээр бол нэг талыг давуу байдлаар одоо тухайн гэрээндээ тусгаж өгөн ч гэсэн хориотой штэ нөгөө талтай. Тухайн гэрээг одоо магадгүй шүүхийн шатанд хүртэл маргалтаад явхад тухайн гэр хүчмэг болох магадлал бас өндөр байдаг. Тэгэхээр яг нэг талтаа тэр нөгөө талтаа бол зүгээр миний анзаарснаар бол ялангуяа сүүлийн үе залуучууд маань тийм тууштай биш болцсон болов уу гэж харагдаж байгаа. Нэг ажилд ороод айгүй хурдан шантраад дараагийнх руу ордог ч юм. Тэр нь өөрөө жишг авч байгаа гэдэг юм уу эсвэл одоо бас нэг юм үлгэр дуурайл авч байгаа нь одоо энэ сошиал маш хэмжээр өгчөжлөө шүү дээ. Тэгэнгүүт одоо маш олон хүний ингээд одоо юу гэдэг юм гоё амьдарч байгаа, сайхан амьдарч байгаа, баян амьдарч байгаа, аз жаргалтай амьдарч байгаа маш олон жишээнүүдийг харж байгаа. Тэгэл одоо маргааш барыг тэгээд амьдарчих юм шиг санаал те. Жишээлх юм бол одоо юу гэдэг юм. За энэ ажлыг л аваад хийчихвэл би одоо бүтэн 8 цаг энэ газар ингээд ажиллаж ирснээс дураараа те. Босоод компьютер дээр энэ юмнуудаа програм аач юм уу бичээл эсвэл ганц тоглоом бодоод хийчихвэл тэр нь дэлхийд гараад амжилт олчих юм шиг ингээд сандаг. Амар романтик төсөл. Ер нь бол тийм мөрөөдөл нь бол тийм одоо хөнгөн гэдэг юм уу? Ийм болчихсон. Тэгэнгүүт хуучин бол одоо хуучин ч явах те одоо нөгөө зах зээлийн нийгэмд шилжээд орсноос хойш бол тэрнээс өмнөх үе гэдэг ингээд харьцуулахаар шал өөр штэ энэ чинь төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засгийн үед бол нэг хэцүү байсан. Чи яг л энэ ажлыг хийх ёстой тий. Хувийн хвшил гэж байхгүй гэдэг ч юм. Гэтэл 90 оноос хойш процесс дээр бол за тодорхой хэмжээний нөгөө зах зээлийн яг тэр хямралын үеийг авах гэж явж байгаа цаг хугацаанд бол хүмүүс тухайн ажлаа бүр ингээд маш их тууштай хийдэг байсан ч юм уу тий. Гэтэл одооны процесс дээр бол зүгээр тийм ажилд орох гарах процесс энгийн болцсон юм шиг тий. Тий шантармтгай болцсон юм болов уу гэж хараад байгаа. Одоо залуучууд нэг үе бодвол стартап амар их эхлүүлдэг болсон байна тий. Дор бүрнээ чадах юм а хийгээл эхлүүлээл. Тэгээ нэг иймэрхүү кейсүүд эргэн тойронд их байна л нөгөө нэг албан ёсны болохын тулд компани нээждэг. Тэгээд орхичдаг. Тэгээд явж байгаа гинт татвар нь хийгдээд ирдэг. Торгуул мөнгө баахан асуудалд орсон байдаг. Тэгэд эргээд юу нөгөө нэг бизнес нөгөө гой санаагаа хэрэгжүүлэх нөгөө яг тэр нөгөө ахын хэв шинжтэй тэр хөдөлмөрийн нөгөө нэг асуудлаа шийдэхдээ ингээд эргэж ороод аюу хэцүү байдалд орсон байдаг кейсүүд аюу их байдаг юм байна л да. Тэр яг нөгөө нэг ямар нэгэн нөгөө талаараа ийм байдаг. Одоо ямар нэгэн газартай гэрээ хийгээд те мөнгө төгрөг илүү тутам авахгаар заавал компани данс шаарддаг. Тэрийг ингээ нийгмийн шаардаад идэхтэй нөхцөл нь тэнгуү зөрүүлээд нөгөөдгөө залуучуудыг хийхээр нэг туршлагагүй байгаа стартап эхлүүлж байгаа хүмүүс чинь те хоёр шууд хуульч авах ч юм уу тийм боломж байдал нь мөхс байгаа. А гуравдугаарт яг нөгөө интернет дээр хэрвээ чи яг ингэж байгаа бол тэгэр ингэрэ гэсэн мэдээлэл нь тутмаг байгаа. Тэгэхээр яг залуучууд бизнес эхлүүлэхдээ компани нээгээд үйл ажиллагаанд орох хэрэгтэй юм уу? Үйл ажиллагаагаа одоо яасан ч байсан гүрийж явуулж агаад эцэст нь албан ёсны болох хэрэгтэй юм уу? Энэ төрлийн зохицуултыг ер нь яаж хийвэл зүгээр вэ? Гэхдээ яг энэ чинь өөрөө юу хийх гэж байгаагаас шалтгаална шүү дээ. Жишээлбэл одоо би заавал ном бичихын тулд эвлин компани байгуулах. Эсвэл одоо ном бичих компани байгуулах шаардлагагүй байхгүй. Хуу иргэнээрээ доторынхаа зингэр тэмдрийг аваад тухайн ажил үйлчлэгээ эрхэлж байгаа, худалдан борлуулалт хийж байгаа тодорхой хэмжээний дотроо төлөөж явах нөхцөл болж байгаа Монгол улсад хууль эрх зүйн бол бүрэн байгаа шүү дээ. Залуучууд нэгдээд явбал тодорхой тооны тодорхой тооны нэгдээд явах яг адилхан байхгүй. Жишээлбэл төрийн бас байгуулаад явах боломж нь байна. Компани байгуулаад явах боломж нь байна. За компани дээр орж байгаа за ялангуяа одоо жишээ нь олон хүн нэгдэж байгаа тохиолдолд анх эхлэхдээ юу ч хэлж хагаад дараа нь томорсны дараагаар нөгөө хувьцаан дээр муудалцдаг. Процесс байгаа тий. Тэгэхээр юу хийх гэж байгаагаас л ер нь их шалтгаална гэж би бол зүгээр хувийнхээ хувьд бол харж байгаа. Яагаад тэгж хэлж юм гэхээр заавал компани байгуулснараа аж ахуй нэгж болснараа яг зүгээр нөгөө төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ бодлого авах тухай хууль буюу нөгөө тендерийн тухай хууль гэж байна л да. Тендерт оролцохоор төвшин дээр бол жишээлх юм бол худалдаа авалт хийгээл эсвэл импортоор оруулж ирээл одоо дамжуулан худалдаалт гэдэг ч юм уу тий. Худалдааны компани байгуулах гэж байна уу? Эсвэл үйлдвэрлэлийн чиглэлийн байгуулах гэж байна уу? Заавал төрөөс одоо жишээлх юм бол тендер авах шаардлагатай юугүй юу гэдэг ч юм уу. Ер нь бол зүгээр энэ талаас айл талдаа хитний ээлжинд тухайн эрхлэж байгаа бизнесийнхаа өрөөнд аягүйсаа харах хэрэгтэй гэж харж байгаа. Мэдээж компани байгуулаад тэр нь өөрөө хариуцлагатай явах юм бол мэдээж сайн. Энэ чинь өөрөө өөрсдөө ч гэсэн нэг нийгмийн даатгал төлөх хэрэгтэй.
ирээдүйдийн хад төрийн сангаас ахуулаад зөндөө асуудууд үүснэ шүү дээ. Эргээд нөгөө нийгмийн харилцаанд орж ирэх гэсэн утгаараа тамга тэмдэг ашиглан тэ хариуцлагатай болж эхэлж байгаа энэ талаас. За 3 дугаарт бол жишээлбэл ингээл нөгөө татвар энэ төр хүртэл төлж эхэлнэ гэдэг маань бол төрийн харилцаанд орж эхэлж шүү дээ. Бусад аж ахуйн нэгжүүдтэй харилцаач нь өөрөө энэ дэр үүсэж байна. Маш олон давуу тал байгаа. Маш олон давуу тал байгаа. Гэтэл нөгөө талдаа жишээ нь нийгмийн шин чанартай зүйл хийх гэж байгаа дээр заавал компани байгуулж ийж нийгмийн харилцаанд орох шаардлагагүй байхгүй. Нөгөө нийгэмд үйлчлэх юм уу, гишүүдтэй үйлчлэх юм уу, нөгөө төрийн бас байгууллага байгуулад явах нь. Гэхдээ нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллага, гишүүдэд үйлчлэх төрийн бас байгууллага татвар төлдөггүй, татвартай харилцдаггүй гэсэн зүйл бол байхгүй шүү дээ. Бүх аж ахуйн нэгж хувь иргэн үртэл татвараа төлөв. Заавал харилцаж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжийг байгуулахдаа ямар үндсэн зорилгоор вэ гэдгийг аюулсан харах хэрэгтэй. За дээрэс нь ерөн зүгээр яг Монгол бол 3.3 сая хүнтэй л газар шүү дээ. Тэг. Гэтэл одоо жишээ нь зөвхөн өвөр Монгол гэхэд хэдэн сая хүн байна. Тэ. Хоошо Оросын холбооны ус гэхэд хэдэн сая хүн байна. Буданд хаттаар ус гэхэд хэдэн сая хүн байна. За тэгээд одоо хуучныг бодвол Google гэдэг нэг сайхан юм байж байна. Хаанаас ч юуч ороод харчих бололцоотой хөгжих дэвших үндсэн бас нэг боломжууд нь өндөлбөргүй авах нөхцөл байдал нь тэн дээр бас байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа бол аль аль талдаа нөгөө зохицуулталгоогоо л ихсээ харах болов гэж бодож байна. Тэрнээс чи заавал компанитай байвал ашигтай, компаниг байвал ашиггүй гэдэг зүйл бол байхгүй шүү дээ. Одоо бид нар нийгмийн даатгал төлж байна тий. Тэгээд одоо хамгийн бага цалин 400 мянгаас эхэлж байгаа шүү. Сая төгрөг бол нэлээд өндөр цалинд орж байгаа шүү байна. Тэгээд тэрнээсээ ингээд 10% эрүүл мэндийн даатгалтай 10% нийгмийн даатгалтай төлөөд тодорхой цалин үлддэг тий. Тэнгүүт залуучууд ч мөнгөний хэрэг их штэ нэг талдаа. Тэнгүүт ингээд цалин дээрээс ингээд гинт компани ч юм уу нэгдсэн журмаар мөнгө татдаг тий. Одоо ингээд буйны ажил, тим засварын ажил, ийм мөнгөний ажил гэдэг айгүйх мөнгө татагддаг. Тэр юу нь яг ингээд ийм хэр үндэслэлтэй зүйл юм бэ? Одоо ингээд шинэ хүүхэд төрлөө тэдэн дөрөв яг хуу нийгмийн харилцааны хүрээнд хамт олон гэдэг зүйл уур амьсгалын дунд явж байгаа боловч одоо яг энэ зах зээлийн юмны үн ямар байгаа вэ те яг амьдарч байгаа орчин нөхцөл ямар байгаа вэ яг энэ үед нөгөө хувь хүний одоо юуг саналыг асуухгүйгээр шууд цалинээрээс нь ингээд мөнгө татаад байдаг. Энийг одоо ингээд хэрвээ би өгмөөргүй байна гэх юм бол би айгүй муу хүн болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ харилцааг юу н компани дотор яаж шийдвэл зүгээр гэдэг юм бэ? Хөдөлмөрийн эрх зүй харилцаагаар зохицуулдаг харилцаа гэж байсан те. Хөдөлмөрийн гэрээ. Хөдөлмөрийн гэрээн дээр заасан чиг өөрийнхөө дагуу тухайн одоо ажил олгогч ажилтаа хоёр маань харилцаанд орох ёстой. Цалин дээрээс нь шууд татж яах гэдэг бол хууль зөрчиж байгаа хэлбэр. За хууль биш гэхэд хөдөлмөрийн гэрээгээс зөрчиж байгаа хэлбэр шүү дээ. Хөдөлмөрийн гэрээн дээрээ тодорхой хэмжээнд жишээлбэл зааж өгсөн тохиолдолд бас асуудал урахгүй. Тэр чинь жишээлбэл хүүхэд төрөх юм уу, хүн нас барах юм уу, энэ чинь өөрөө сэтгэлийн асуудал шүү дээ. Нөгөө талдаа жишээлбэл юу гэдэг тэрний тэр нас орсон байна та нар заавал тэдэнд өрөг өг гэж хүнийг шахах бол ямарч боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол юу гэдэг мэдээж одоо миний цалин дээрээс тэдэнд өрөө аваад байна. Би зөвшөөрөхгүй би шүүх таамаглаа явдаг Монголд бол байхгүй. Тэгэхээр ийм одоо нөгөө Аз шин чанар гэх юм уу гэр бүлсийг те орчин төсдөг гэр бүлсийг харилцаанд ордог хүмүүсийн хувьд бол байхгүй байх гэж бодож байна. Гэхдээ яг эрх зүйн харилцааныхаа талаас харах юм бол хөдөлмөрийн гэрээр зохицуулж байгаа харилцаан дээр бол ажилтан ажил олгогч хоёр бол хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой. Хоёрын ярианы төгсгөл яг нөө хэлэх гээд байгаа санаа нь бид нөгөө ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээгээ маш сайн уншиж орох хэрэгтэй. Тийм чи бидний амьдралын баталгаа тэгээд яг ямар орчинд надад юу яаж үйлчлэх үү гэдгийг хөдөлмөрийн гэрээгээ маш сайн унших хэрэгтэй. Цалингаа эрт тохирох хэрэгтэй тий. Амралт болон зарим нэгэн зүйлээ маш тодорхой болгоод ажиллавал хүнд санаа амар тэгээд бас бүтээмжтэй байх нөхцөл бүрдэж шүү дээ. Хөдөлмөрийн гэрээ гэдэг чинь бол хоёр талын харилцаа байхгүй юу? Нэг талын биш гэж байсан шүү дээ. Хоёр талын. Хөдөлмөрийн гэрээн дээр өөрийнхөө оруулах ёстой тодорхой нөхцөл шаардлага шигсэн оруулах ёстой. Тэгээд жишээлбэл миний хувьд бол 3 сарын хугацаатай туршилтаар ажилламааргүй байна. 1 сарын хугацаатай тий. Цалин өсний хувьд бол танай байгууллагаас жишээлбэл сая төгрөгийн цалин олгохоор ингэж байна. Би бол ийм зүйлийг чадна. Тий. Энийг би харуулъя. Тэгээд жинхэнэхдээ би жишээлбэл цалингаа би сая 500 авах хүсэлтэй байна гэдэг чинь. Ерөнхийдөө тэрэн дээр бол анханасаа ерөөсөө санаа зовох шаардлагагүй байхгүй. Анханасаа ажил олгогчтой маш нээлттэй тэр харилцаанд л орох хэрэгтэй. Тэрэн дээр би ингэн та тэгнэ. Нэг талдаа. Энийгээ тохирч ороогүйгээс болоод маш олон хүн дундаас нь ажилласаа гардаг, тий. Хөдөлмөрийн гэрээгээрээ шүүхэн шатанд
яг нөгөө хөдөлмөрийн хэрэгцээ талаас маш олон шүүхэн шатны асуудлууд үүсдэг. Ерөн зөвхөн Монгол улсын шүүхийн хувьд бол ажилтны талд шийддэг. Ер нь практик нь. Тэгэхээр ажил олгогчдын хувьд бол нэг зүйлийг маш их болгоомжлдог нь юу гэхээр шүүхийн практиктэй байдаг байхгүй бид нар чинь. Шүүхтэр одоо урд нь очиод ингэсэн, урд нь очиод тэгсэн. Заашил магадгүй нэг хүн ажлаас алдсан чинь нөгөө тэн жирэмсэн байж таарад. За одоо жишээлбэл 4 сар хүртэлх хугацааны жирэмсэн эсвсгийг бол сайн анзаарахгүй шүү дээ ажил олгогч бол тийм. Тэгээ үнэхээр ажиллаа муу хийдэг. Гэтэл тухайн албаагч чинь жирэмсэн байж таарад алсныхаа дараа би жирэмсүүнийг ажлаас алсан гэд шүүх тамчдаг ч юм уу тийм. Мэддэхгүй харилцаа байхгүй. Мэддэхгүй асуудал байхгүй. Тэгэхээр анхнаасаа л ажилд орохдоо тухайн хөдөлмөрийн харилцаанд л орж байгаа өөрийнхөө амьдралын 8 цагийг тий 7 хоногийн 40 цагийг за тэгээ хэдэн жилийг үгүй ингээд зарцуулах гэж байгаа бол тухайн хөдөлмөрийн гэрийн дээр орох харилцааны хувьд бол заавал өөрийнхөө зүгээс илэрхийлэх ёстой зүйлсүүдийг илэрхийлж явах шаардлагатай. Харцсангуй харин нөгөө нэг зэд үеийнхэн гэдэг маань тэрийг бол илэн талангуй шууд хэлдэг болсон юм шиг санагддаг шин. Тийм шүү. Бараг төрийн албанд хүртэл орохдоо. Гэхдээ дараагаа тэгээд дараагаа шийдлэхгүй шүү дээ. Ахаал гэж байгаа шүү дээ. Ахаа тэгээд эн чи яах юм? За одоо бид нар яах юм? Би яг яах юм? Цалин ийм бага юм уу гэж шууд анхнаасаа орж ирээд хэлж явах жишээ. Тэгээд одоо ялангуяа энэ сүүлийн үед ажилд орох гэж байгаа төрийн албанд орох гэж байгаа залуучуудын хувьд бол маш сайн ялгаж салгадаг болсон. Би одоо жишээлбэл 800,000 цасны цалингаар би амьдарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр би бол боттоор хардаг бол төрийн албанд би заавал байх шаардлагагүй мэн гэж шууд гараа авчих шүү дээ. Гэтэл одоо хуучин яадаг вэ гэхээр тэр нэг ял юм шиг тий. Тэгэл төрийн албанд ингээл заавал тэнд л байж ах хэвээр юм шиг тэр мөнгөө л авахаа болчвол тэр хүний амьдрал ингээ оронгороо яваад бүр ингээ дампуурах гэдэг юм шиг тийм одоо нөгөө ZT уртлагч ямар байлаа? Y заяаных нь байна шүү дээ. Тэгээд ажил хийж чадахгүй халчих ихээр одоо миний нэг хүүхдтэй хоёр хүүхдтэй амьдрал маань гэж би 10 жилээ 5 жилийн амьдрал зарцуулсан гэдэг ингээд нэг тийм хүүхдүүхээ суугаад байна тий. Чи залуу хүн гараад гоё бизнес хийлдэ. Гой юм хийлдэ тий. Энд ямар туршлага болсон тэр туршлагаараа чи ажиллаа та гэдэг юм гэхээр ерөөсөө тэргээ хийдэг. Энд байгаа сая төгрөгийн салхин л намайг дижиж байгаа энийг өвлөгдөж байгаа. Энийг л болчвол гарах юм бол би юу ч хийж чадахгүй гэдэг бүр юм ойлгомжтой тийм ойлголттой болцсон. Залуучууд бас их биш шүү дээ. Тэгэхээр ийм байж болохгүй байхгүй. Ямарваа нэг хүмүүс бол өөрөөсөө аль болох төрийн албаа нь уу, хувийн хвшил нь уу хөгжиж дэвших процессын зүйлсүүд аягүй сайн хийж явах хэрэгтэй. Одоо тэр нөгөө нэг домог айзи гээл бааш тээ. Домог айзи би нөгөө нэг маш Монголын залуучуудын холбоон дээр ерөнхий намын дарга хийдэг багт. Айзи жоох хөвгт байсан. Ийж уулздаг байсан. За хаа ийм хийчи тийм хийчи бид нар ч гэсэн тодорхой хэмжээний залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд туслуулах юмнуудаа айзигаас жишээл асуудаг байсан. Тэр үед л айзи гэдэг байсан. Тэгээ би хахад чи айзи гэдэг нэртэй ямар сонь нэртэй ингээл өнгөрдөг л байсан шүү дээ. Тэгэхэд өнөөдөр жишээлх юм бол яг тэр үед цуг залуучуудын холбоонд явж исэн залуучууд өнөөдөр яг ажиллах байгаа. Гэтэл айзи өнөөдөр ямар төвшөнд байна? Одоо айзи төвшөнд очсон байна тийм. Гэтэл нөгөө нэг тэр үед улс төрөөр яваад би нэг төрийн байгууллагад орчидойгоо явж исэн залуучууд өнөөдөр үсрээл нэг мөлцийн даргал нэгтэл даяг явж шүү дээ. За бүлийнхэд газрын дарга ч юм уу. За илүү сайн явж байгаа нь магадгүй нэг агентлагийн дарга ч юм. Гэхдээ тэр хүн нөгөө л сая хэдэн зуун мянган цаасныхаа л цалинтай зуралцсан эвэрэл амьдарч байгаа. 8% зээлтэй байртай тий. За одоо ингээд одоо өөр ямар хүн харахад амьдралтай ингээд тий. Яг хүн харахад бол нэг агентлагийн дарга ч юм уу эсвэл нэг төрийн нэг яаманд ч юм уу нэг газрын дарга ч юм уу ингээд хийгээл явж байгаа ч юм. Гэтэл айси өнөдөр ямар төвшөнд явж байгаа л. Тэгээ эн чинь өөрөө нөгөө нэг залуучуудын өөрсдийнх нь одоо юу гэдэг харж байгаа өнцгийн асуудал байхгүй. Тэр үед магадгүй айси орж ирээд би төрд орно ахаа намайг яаманд оръё. Би энэ ажлыг хийгээ ингээ явъя гэсэн бол өнөдөр ийм төвшөнд байгаа юу юу. Тэр хүмүүсийн өөрсдийнх нь сэтгхүү, ухамсар, төлөвшөл, боловсралтай ямиг харах өнцөг гэдэг чинь айгүй өөр байхгүй. Тийм шүү нэр. Одоо ярих байгаа жишээ нь нөгөө хөвчлэн биднэрт таардаг жишээ. Шинэ ажилд ороод тэгээд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөгдөж байгаа гэж одоо цалингаасаа асуулаад яваад идэг. Тэгээд яг ажилласаа тодорхой шалтгаанаар гарах болсон чинь нөгөө компани нь нийгмийн даатгалд өртөө байсан, татварт өртөө байсан гэж тэр нь төлөгдөөгүй байдаг. Дараагийн газараа бичлэлт хийлгэхэд асуудал гардаг. Энэ ингээд хүн болгонд тулгараад идэг. Тэгтээ нөгөө асуудлаас хөгдөж гарч ирдэггүй юм шиг тэр болгон хөгдөж гарч ирдэггүй юм шиг. Яг энэ тохиолдолд одоо чинь туршлагагүй 21 хүн 22 жилийн газар ажиллаад гарахтаа нийгмийн даатгалаа бичээд гарсан чи бичлэлт нь хийгдсэн харин төлөлт нь хийгдэггүй байвал тэр хүүхэд яг яах ёстой вэ?
Яг нь ерөн зүгээр нэг ингэ санагддаг. Монголчуудын хувьд бас нэг ийм бизнес хэрэгцсэн орчны төлөвшөлд ормоор байна. Залуучуудын хувьд. Одоо юу гэдэг хил амны нэмэр за би өвгөний үгээр дутах штэ гэж аягүй хайч. Сайн чинь дээр. Хайр юм. Тий. Жишээлх юм бол тэр за яг тэ нэг жилийн хугацаанд нэг юм татгал төлөг. Уул нь бол төлнө гэдэг өөрөөх нь олгож байгаа цалингаас нь судгаад авцсан те нэг талдаа. Нөгөө талдаа бол тухайн ажил олгогч бол заавал биелүүлэх үүрэгтэй төрийн өмнө те. Гэтэл жишээлх юм бол за яг тэ гэдэг ингээ хайчиж байгаа хгүй. Одоо миний мэддэг ганц хоёр сэтгүүлч найз нар ч байна. Бүтэн жил хагас ажиллачаад одоо саяхан хүртэл ирээл уулзчихсан. Жил хагас ажиллачаад нөгөө байгууллага маань нийгмийн татгалын маань төлөөгүй байсныг би сайн мэдлээ. Яагаад тэгэхээр нөгөө байрны зээл үйлчлэгээд очив юм байна л да. Тэгсэн чинь та нийгмийн татгалын дэвтрээ аваад очих гээд байсан чинь нөгөө байгууллага дээр дандаа бүглээгүү гээд байгаадсан. Тэгээ бүглүүлээг очсон чинь одоо хүртэл нөгөө бүглэх татврын байгууллагаар нийгмийн татгалын дэвтрээ очсон чинь бүглэх боломжууд ханах төлөөгүй шүү дээ. Ийм процесс үүснийг жил хагасны дараа мэдчихэж байгаа хүмүүс хүртэл байгаа байхгүй юм чинь. Зөвхөн залуучуудыг илүү бүр дунд үеийнхэн доторч байна. Ийм тохиолдлууд. Тэгэхээр энэ дээр бол тэгэл нэг талдаа бол яг бид нарын өдөө зөвлөгөө юу гэхээр угаасаа хүлээсэн үүрэг нь нөхөлж бичлэгээ хийх ёстой. Тухайн байгууллага бол энэ дээр ашиг хонжоо харсан байдлаар үлдэж бол болохгүй тий. Нөгөө талдаа иргэн бол ерөөсө хохирч болохгүй гэдэг тал дээр хэвгүй. Тэгтэл юу гэж хэлдэг вэ гэхээр за яг одоо тэгээ ламны нэмэр. За одоо тэгээд буйнараа болог тий. Энэ хизээ хор хөнөөл нь учрах вэ гэхээр гинти осол аварт ордог ч юм уу. Тэ? Эрүүл мэндээр охирдог ч юм уу. За одоо магадгүй нөгөө нэг тэтгэврт гарахнаас нь 30-40 жилийн дараа ч юм уу очиход. Тэ? Таны нийгмийн татгалын төлөлт юм байсан. Гэтэл одоо юу гэдэг тухайн тэтгэврийн авах хэмжээ нь бага байдаг ч юм уу. Тэ? Тэр талаас манайхан одоо нөгөө өнөөдрөөрөө амьдрна гэдэг шиг л байгаад байна л да. Өнөөдөр за би энтэй нэггүй амьдрах юм шиг гэж бодоо явчихдаг. Гэхдээ би ч гэсэн яг л нэг үлдэх юм шүү дээ. Би ч бас 10 гаруй жил бизнесийн салбарт ажиллаж байсан. Анх дөнгөж сургууль төгссөнийхаа дараа нэг хувийн хвшилд орж ажиллаад захиралтаа муудалцаад хаалганы шөглөл гарчсан. Тэгэхдээ бол нөгөө төв мэйл гэж байгаа шүү дээ. Тэгээд өстө чимээ сайхан амьдрах гэж байна. Би бол өстө чамаас илүү амьдран заяа. Наад нийгмийн татгалтаа даатгал хөөдтэй чинь би амьдраа яван заяа гэдэг ч юм те. Гэтэ эргээд нөгөө харахаар хин хохирцсан байдаг гэхээр чи өөрөө л хохирцсан байдаг. Тэр бизнесийн аж ахуй нэг хязгаарч хохирохгүй. Тэр төрийн байгууллага хязгаарч хохирохгүй. Гол хохирч чинь чи өөрөө тухайн үеийн онголон зангаас юм уу эсвэл сайхан сэтгэлээсээ байд юм уу? Эцсийн хохирч чинь чиний амьдралд чи юу гэдгээ өөрөө аюулсаа ойлгох хэрэгтэй. За ажил хөдөлмөрийн тал дээр иймэрхүү байлаа. За одоо залуучуудын одоо орон нутгаас орж ирсэн байдаг ч юм уу те суурьшмал байдаг ч юм уу нэг тийм насан туршсан хүмүүсийн хувьд хамгийн нэг ажил нь асуудал нь түрээсийн байрны асуудал байдаг л та. Одоо маш олон залуучууд түрээсийн байранд амьдарч байгаа. Тэгээд түрээсээ сард нь өгдөгч байна, янз янзаар өгдөгч байна те. Энэ бол одоо ингээл бодит амьдрал шүү дээ, байгаа л амьдрал. Тэгэнгүүт түрээслэгч нар одоо чинь энэ ковидын үед ямар одоо өөдгөө араншин гаргадгийг үзлээ л дээ. Санаанд өгөө байдлаар тэр нөгөө сошиал орчин дээр ч юм уу. Тэнгүүт ерөөсөө огт ойлгодоггүй. Тэгэхээр одоо ингээд залуучуудын нэг зарим хэсэг нь зөвхөн байрныхаа түрээсийг өгөх тэр нэг хэцүү дарамтанд тэр түрээслэгчийн дарамтанд бараг залуу наснд дуусаад байгаа юм шиг юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ байр түрээсэлж байгаа хүмүүст стандарттай ямар нэгэн гэрээ тэрийг одоо хоёр талаасаа мэдээ чинь гэрээ байгуулдаг бах те. Хоёулаа ингээд энд сарын тэдэнд төлөлтөө хийн ингээд тэгингээ. Гэтэ яг энэ түрээсийн байрны асуудал дээр энэ яг одоо ингээд бодит байдал үүсчлээ шүү дээ. Нэг яа гэвэл хүн болгон өөрөө орон сууцгүй байна тий. Боломжийн тийм биш байна. Тэгээд ингээд түрээсээр залуучууд амьдардаг. Энэ тал дээр та юу ямар бодолтой байдаг вэ? Мэдээж хүссэндээ түрээсэлж амьдраагүй амьдралын шаардлагаар амьдарч байгаа. Гэхдээ зөрүүлээ тэрнээсээ болоод одоо энэ ковидын цаг үеч үед янз янзын үеэр дарамтанд ороод байгаа ч юм уу. Яг энэ процессын донд юу юм? Яг түрээсийн гэрээ гэдэг бол иргэний хуулиар шигжүүлэгдэх харилцаа. Түрээслэгч түрээслүүлэгч хоёр хоорондоо гэрээ хийгээд тухайн байранд орж байгаа шүү дээ. Нэг талдаа тухайн байрны доторхыг одоо жишээлбэл би оронгуудаа хан туургай надад өрөмдөөл те. Эсвэл эвдэл эхлүүл энэ чинь гэрээний заагцснаар та болохгүй гээл гарсан хөрлөөний хэмжлэнээрээ дэрний хуулийн дагуу тухайн түрээсэлж байгаа хүмүүс манаас нэг хэмжлээ явчихдаг. Түрээслэгчийн хувьд бол одоо юу гэдэг
би энэ байранд одоо тэдэн төгрөгөөр байна гэж тэдэн сарын хугацаанд тэдэн жилийн хугацаанд байна гэж түрээсэлсэн. Гэтэл түрээслэгч маань гинт түрээсийн хэрэгээ өөрчлөе гэдэг ч юм уу. Гар гэдэг надад аягүй их мөнгө хэрэгтэй болчлоо чи түрээсээ сараар мөнгө өгч. Үгүй бол гар гэдэг гинтийн шийдвэрүүд гардаг ч юм. За сая нэг хэд хэдэн кейсүүд гарсан л да одоо жишээлх юм бол 2-3 тохиолдол байна. Нэг нь бол нийтийн байран дээр яригдчихээн. Нийтийн байран гэдэг маань бол нөгөө олоолаа ороод ингээд амьдарч байгаа хэсэг штэ. Оронгууд нэг коридортой олон өрөөнүүдтэй тий. Тэгээ оронгууд сая ковидын нөхцөлөөр шалтгаалаад өрөөнөөсөө гар гэдэг асуудлууд яригдлаа л да. Одоо жишээлбэл халдвар хамгааллын дэглэмээс болоод нэг хүн илэрчих юм бол бусад хүмүүс манаас халдвар авчих магадлалтай байна. Тийм учраас бид нар төрөөсийн үйл ажиллагаагаа одоо нийтийн байрны үйл ажиллагаагаа зогсоож байна. Гараа гэдэг ийм асуудлууд яригдаад гэтэл нөгөө нэг хөдөөнөөс орон нутгаас ирсэн оюутнууд их хвчлэн байдаг тий. Гараа тайчих гэдэг асуудал яригддаг. Энэ дээр би түрээсийн гэрээтэй түрээсийн гэрээн дээр ийм заалттай гэтэл одоо юу гэдэг тухайн заалтны дагуу харахаар таавал намайг ингэж хөөх хэрэггүй гэтэл тэгвэл би ингээл цаашин солиол хөөх харчих жишээтэй. Тийм байна. Нөгөөх нь бол зүгээр өөрөөр нөгөө зүгээр орон сууц түрээсэлж байгаа процесс байна тий. Орон сууц түрээсэлж байгаа. За орон сууц түрээсэлж байгаа дээр жишээлх юм бол давхартууш түрээслэхгүй, одоо хүн амьтаа авчрахгүй гэдэг ч юм уу бас хатуу түрээсийн гэрнүүд байна л да. Одоо 2 өрөө байранд оронгуудаа нэг өрөөгийн өөр найзтай ч юм уу түрээсэлждэг хамтраад байвал өслөө түрээсийн төлөө явчихдаг гэдэг ч юм. Гэтэл нөгөө тэрийг мэдсэн түрээслүүлж байгаа юм түрээслэгчийн хувьд бол тэрийг мэдчихэнгүүт одоо бойлын гэдэг ийм харилцааны асуудлууд үүсдэг. Хууль эрх зүйн өрөөнд. За нөгөөх нь бол яг хуу түрээс биш залуучуудад хамгийн хөндөгдөж байгаа зүйл нөгөө ипотекийн зээлтэй холбоотой асуудал байна. Би 20 жилийн хугацаанд одоо юу гэдэг уул нэг байшин авах хэвээр мөнгөөр 1.5 байшин 2 байшин авах хэмжээний их мөнгийг төлж байна. Төлж байна те. Хүн маш өндөр байна. Эхний ээлжийн төлөлтөн дээр бол үндсэн төлөлтөөс биш хүүний маш хэмжээний мөнгө авч байна. Энэ өөрөө магадгүй жишээлх юм бол нөгөө миний 20 жилийн хугацаанд 2 байшинтай болгоос хэмжээний мөнгөөр ганц байшин байж үдэ та авч ийн гэдэг асуудал ч юм уу те. Энэ гурван асуудал бол ер нь бол байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол би түрээс нөгөө эртний эрх зүйн харилцаагаар зохицуулах харилцаа учраас энэ дээр бол саяны дээр нөгөө түрээсийн гэрээ гэдэг юм уу маш сайн л харах хэрэгтэй. Бас л ялгаагүй л хэрвээ эрх нь өндөгдөж чинь түрээсийн гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа бол шүүхт хандах эрх нь бас бэлэн байгаа. Нөгөө л ойлборхгүй юу. За одоо буйнараа олно эцтэй. Өссөн би энтэй энэнгүү өөр байшин түрээслээ амтэрчин гэдэг ингээ гараа авчдаг. Гэтэл тэнд хуучин бол барьцааг байдаг байсан ба одоо бол ихэнх нь барьцаатай байдаг болсон шүү дээ. 1 сарын барьцаа, 2 сарын барьцаа, 3 сараар барьцаа төрүүлж авдаг болсон. Яг тэгэхээр чи дотор төлөө ханы өрөвлжчих юм бэлүү, ханы нураачих юм бэлүү. Эргээд жишээлбэл түрээсэлж ягаад гарахад цонхор харцсан байвал би яах юм гэдэг ч юм уу тий. Гэх мэтлэнгийн хоолой шугамын задлаа хийцэн байвал чи яах юм тэр чинь бид нар дээр зардлуулж болж авч ирнэ гэд тийм асуудлууд аявих гардаг. Тэгэхээр тэрэндээ нөгөө түрээсийн гэрээ мөнгнөөсөө гадна барьцааны асуудлууд маш хэмжээгээр бас асуудалтай болж байна. 3 сарын барьцаа авчаад одоо нэг хайгаад энэ дараад тэраараа энийг зурцсан байна. Эний чинь би одоо ямар ингээд бүтэн ханаар нь бодхоос биш энэ хэсгийг би бодож чадахгүй шүү дээ. Тийм болохоор энэ хэмжээний одоо обыг нь авд юм уу будгийг авна гэл тээ. Тэгээд ингээ явангууд нөгөө нэг барьцааны төлбөрөөс аяг хэмжээгээр хасагддаг. Хасаж өгдөг одоо бүтэн сарын барьцаа 2 сарын барьцааг насаад ганц сарын барьцааг өгдөг ч юм. Эсвэл барьцааны мөнгөөр брокдод өгдөг ч юм. Ийм асуудлууд бол маш их байгаа. Тэгэхээр тэр анханасаа түрээсэлж орох гэж байгаа байран дээр нэг зүйл анхаарах хэрэгтэй. Ялгаагүй мэнэлэх гэдэг нөгөө л гэрээ. Гэрээгээ л маш сайн харах хэрэгтэй. Анханасаа хүлээж авахдаа тэр хаалга бариулна одоо ямар байсан энэ хан туурга нь ямар байсан те ихсэн харж иж орохгүй бол сүулт нь хүлээж авах дээр би чамд хүлээлгээд өгсөн акт чинь байна. Би чамд 3 төлхөр хүлээлгэж өгсөн те хан цэвэрхэн байсан байна. Гэтэл чи хана 2 төлхөр ингэсэн байна. Би одоо голын солихоос өөр арах байна. Гол 25,000 төгрөг. Гэл ингээл хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр л аягүй сан харах хэрэгтэй л гэж одоо хэлье. Харин тийм би яг иймэрхүү юмнуудыг ойлгоосай л гэж одоо миний нэвтрүүлгээ утгаач чинь. Оюутнууд гэснээс оюутнуудын эрх ашиг гэдэг зүйл яг Монголын оюутны холбоо ажилтдаг гэж магадгүй. Гэхдээ би нөгөө шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэр би таныг иргэдийн эрх ашигын төлөө
газар. Тэгээ би таныг нөгөө сөөхийг өөрчлөн сөөхөө өвдгөө айлууд энэ төр гэхээр таны ажил хэргийг харж байгаад ер нь яг энтлийн өнцгөр ярилцахад болох юм байна гэж одоо таныг сонгосон юм. Оюутнууд гэснээс сая ковид эхлэхээс өмнө оюутнуудаас хичээл орно гэж төлбөрийг авсан юм байна л да. Одоо ороогүй. Тэгээ тэр төлбөрөө яах вэ, зээлээ яах вэ гэсэн оюутнууд маш их байд юм байна. Тэгэд энэ оюутнууд яг хөдөлгөөн гаргаад дотроо хөдөлгөөн гаргаад те эсвэл оюутны холбоогоороо дамжуулаад сургуульдаа гомдол гаргаад дор бүрнэл айгүй тэмцдэг юм байна уг нь өөрсдөө их ашгийг хөндүүлэх гээд. Гэвч энэ нөгөө нэг тодорхой ийм том далаацтай л одоо чагсаал цуглаан ч юм уу ямар нэг юм болохгүй тэр болгон хүмүүс ойшоодгүй юм байна. Тэгэхээр ер нь танай байгууллагаас энэ тал дээр ямар нэгэн хамтрах одоо сувг боломж нөхцөл нь байдгүй. Эсвэл бол оюутнууд ер нь яаж тэр талын эрх ашгаа хөндүүлэх нийгмийн анхааралд аваачих одоо боломжтой болов. Яг нэг талдаа яг цахим хичээл гэдэг бол үнэхээр бантан болж байна. Одоо тэр цахим хичээлийг хүлээн гэдэг бол нэрээ багш нарын цагаа барихгүй. Яг орох гээд байгаа мó орохгүй гэдэг нь мэддэггүй. Тэ? Тэгэнгүүтээ нэг талдаа өөрөөсөө видео хичээл хийгээд наа хичээл үзгээд тавьчих. Тэгэхээр нөгөө нэг юм амьд харилцаа нэг талдаа үүсэхгүй л байна л да. Жишээлх юм бол хичээлийн явцад оюутнууд маш их юм асуудаг штэ. Бүгш яагаад ингэж байгаа? Энэ яг ямар үндэслэл юм? Энэ яг ямар үндэслэл гэдэг чинь. Нөгөө талдаа цахим хичээлийн хувьд багш нь биеэр орж байгаа ч гэсэн нэг тийм сөрөг зүйлс ажиглагдаад байна. Багш нар нь өөрсдөө сошиалор төгөлдөж болсон. Жишээ авах та. Жишээлх юм бол одоо нийгмийн даатгалын сантай холбоотой асуудал ч үт юм уу? Тэ? Эсвэл одоо би нөгөө ярьж байгаа сэдвч өрөөнд яриад байгаа шүү дээ. Эсвэл одоо хөдөлмөрийн гэрээтэй хамааралтай асуудлууд ч байт юм уу те. Эсвэл одоо юу ч үгүй. Төлбөр мөнгөтэй түрээсийн гэрээтэй холбоотой асуудал ч байт юм уу. За эсвэл бүр одоо эдийн засгийн мэдлэгтэй холбоотой асуудал. За эсвэл бүр маркетинг хичээлүүд ч байт юм уу те. За эсвэл бүр нөгөө түүх судлалын шиглэлийн хичээлүүд ч байт юм. Гэхдээ тэгээ яг Чингис хаан яг яагаад тэр тухайд яг яагаад ингэсэн гэдэг ингээ асуучмаар байдаг. Багш нь байдгүй. Нөгөө цахимаар ингээд өөрөө нэг хэдэн минутын бичлэгээ дээрээ тавиад танаа надад үзгээд тавьчихсан. Нэг талтаа бол яг хуу би даалтын юм шиг байгаад. Нэг талтаа би даалтай. Яагаад тэгэхээр нөгөө оюутан маань номоо унших хэрэгтэй те. Магадгүй одоо чинь сургуулаас нь номын санг цахим байдлаар нэгээд өгсөн байдаг ч юм уу. Чи тийшээ ороод оюутнараа бүртгэлийнхаа кодоор ороод цахим ном уншгээд те. Энэ өөрөө оюутнуудын сэтгэл ханамжин дээр сэтгэл ханамжгүй хөдөлгөөн гарч ичж та. Нэг талтаа оюутнууд маань залхууж болно. Нэг талдаа буруудахыг гэвэл те. Гэтэл нөгөө талдаа яг сурч байгаа гэдэг асуудал байхгүй. Тэр чинь мэдхийн тул сурч байгаа шүү дээ. Арга зүйтэй болохын тул сурч байгаа байхгүй. Судлах, шинжлэх төвшөнд очихын тул сурч байгаа байхгүй. Тэ? Боловсрал авах гэдэг шүү дээ. Гэтэл тэр нь боловсролын байгууллага хангалттай төвшөнд болгож өгч чадахгүй байна гэдэг асуудал гарч байна. Тий, ийм асуудал гараад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр нөгөө нэг сэтгэл ханамжийн хамааралтай асуудал байгаа учраас оюутнууд мөнгө төлөхийг хүсдэг. Би мөнгө төлөхгүй. Би яасан гэж төлөх гэдэг юм. Бүтэн одоо юу ч юмгүй гэж би яасан гэж төлдөг. Нэг семестр ч юм уу. За тэгээд бүтэн 2 жил дараалаад ковидос болоод ингэчлээ. Гэтэл сургуулиуд одоо заавал төлбөрөө төлөхөд байна. Энэ ямар ч юм бэ? Хоёрдугаар дараа жилийнхаа судлалын баталгаажуулалтыг хийгээд байна. Заавал төлбөрөө төлж өөрийнхөө одоо 50% гэж байгаа нь баг сайн чимшигтэй баг нөгөө сургуулиуд бол 100% төлөв. Бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд нөгөө талаас өөрсдийнхөө эрсдлийг хамгаалаад байна шүү дээ. Яагаад тэгэхээр өнгөрсөн жил 3 сар хичээлэл хаацсан. Тэ? Энэ жил бас 3 сар хичээлэл хаацсан. Дараа жил тэхийг үүсэхгүй байна. Дэлхийд даяараа 2023 он хүртэл вакцинжуулалтын хэмжээ өнөөдөр COVID-19 гэдэг цар тахал 23 он хүртэл бол үргэлжлэнэ гэдэг албан ёсоронтой ингээд бас зарлаад байгаа байхгүй. Тэгэхээр 21-с 22 оны хичээлийн жил дээр яаж хандсан харилцаа 22-оос 23 оны хичээлийн жил дээр яг тэр хандлага үргэлжлүүл яах вэ гэдгээ бизнес эрхлэгчид нэг талдаа тооцоод нөгөө төлбөр хөнгөө нэхэмжлээд байгаа байхгүй. Нэг талдаа нэхэмжлээд байгаа. Цаа талдаа багш нарын цалингаа 100 болгож байгаа газар байна. 50% л болгож байгаа газар байна. Жишээлбэл та захимаар хичээл орж байгаа учраас цалингаа чинь 50% болж байна гэдэг ч юм. Тэ? 1997 онд чинь би ч одоо эдгээр курс хийсэн юм бэ. Манай сургууль чинь анх удаа нөгөө төлбөр нэмэгдлээ. За би оюутны холбоо ингээл хамгийн идэвхтэй л мастер нь гүйжилээ шүү дээ. Тэгэл манай сургуулийн проректор энэ төр дуудаад загнаал. Чи эрдэнтэн хүний хүүхэд чи яахлаарэ чи бослого сургуулийн хичээл хаялт маялтыг уриалдаж чи гэл.
Тэгээд бүр чиний сургуулиас хасах тухай жан ярина. Тэр аавын дунд ээжийн дунд гэлтэй. Тэгтэл одооны байгаа харилцаа шал өөрөхгүй. Оюутнууд гараад оюутан байтугай 10 жилийн хүүхдүүд гараад өөрсдөө хөгжил бодлого чөлөөтэй илэрхийлэхэд тэр хүлээж авдаг нийгэм бий болцсон. Аль шүү дээ. Тэгэхэд намайг тэг 97 онд оюутан байхад одоо нэг баг сургуулиас хасах тухай ярьж байлаа шүү дээ. Хөөн л үстэй. Хөөн тий хасна аав ээжийн дууд гэдэг энэ систем явж байсан шүү дээ. Тэгэхээр ерөн зөвхөн оюутнуудын хувьд бол өөрсдөө авж байгаа сэтгэл ханамж авж байгаа боловсрол нь хүрээгүй тохиолдолд сургуулийн захиргаанд бол энэ асуудлаа тавихад хэрэгтэй. Төрийн холбогдох байгууллагуудаар энэ асуудлыг тавихад хэрэгтэй. Одоо боловсрол шинжилгээ ухааны яамд хандгал хэрэгтэй гэж би харж байна. Нөгөө талдаа маш сайн ажиллаж байгаа сургуулиуд бас байгаа. Үсэхгүй тий. Маш сайн хэмжээлийг хийж байгаа, маш сайн контентууд өгч байгаа тий. Одоо бүр багш нар нь өөрсдөө хичээгээд бүр ингээд маш ойлгомжтой байдлаар юм амьд харилцаанд бүр ингээд цахимаас ороод байнгын ингэж байгаа бүр өстө нөгөө ингийн яриад 45 минут юм уу 2 бар хичээл цагаан авчих байсан цаг хугацаанаас илүү хөтөлмөрлж байгаа багш нар нөгөө талдаа байна. Одоо тэрнэр гэхдээ би илүү чамаас ингэс учраас илүү мөнгө авах гэж бас нөгөө талдаа шаарддаг шүү дээ. Тэгэхээр нөгөө л сэтгэл хангамжийн асуудал байхгүй. Би яг тэр хэмжээний боловсролоо олж авч чадж байгаа юу үгүй юу гэдэгт л хамааралтай асуудал зөөгдөж байна л да. Тэгээ би яг 1985 онд төрсөн гэж хэлж байна гэхээр нөгөө чинь 7 настай ч орж байгаа, 8 настай ч орж байгаа тий хүүхдүүд тахгүй. 8 настай л ордог байсан шүү дээ. 85, 8 гэхэрч одоо хэдий 93 онд, 94 онд, 92 онд сургуульд орсон хүүхдүүд Монгол хичээл залгасан хүүхдүүд тахгүй. Тэгэнгүүт 1993 онд хичээл сургуульд орсон хүүхдүүд ингээд нөгөө өчлөгийг ингээд тооцож үзэж байгаа боловсролын систем дээр. Тэгээд тооцоод үзсэнгүүд 93 онд хичээл сургуульд орсон хүүхэд 10 жил ихэд 2003 онд төгсөж байгаа. 2003 онд төгссөн хүүхдүүд дахиад 4 жил явхад 2007 оноос ажлын байран дээр гарч эхэлж байгаа байхгүй. 2007 оноос. 2007 онд би бизнес эрхлэгч байсан. Ажилтаа авъя гэл ингээл зарт өгөөлээд байсан байхгүй. Маш их анги дээр 60 70 анги дээр тэнцэх хүүхд байхгүй. Нөгөө талдаа. Яг мэдээж нөгөө эзэмшсэн мэрэгжил боловсролын асуудал хамаарна шүү дээ. Жишээлбэл манайх ч нөгөө олон улсын онгоцны эзэн үйлчлэгээ үзүүлдэг, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг юм байсан. Тэр чиглэлээр хүүхдүүд авъя гэдэг ингээд 2007 оноос хойш анкет аваад тэгээд явангууд үндсэн боловсролын суур зарчим дээр айгүй олон юмнууд алдагдчихсэн. Суур боловсрол. Нөгөө харьцуулгач дээ энэ нөгөө нэг 85 оны Монгол бичиг жишээлбэл те 80 оны одоо юу ч үгүй зүгээр ингийн одоо инженерийн явж исэн тогтолцоо те энэ нөгөө тогтолцоо боловсролын тогтолцоонд юм нэг өөрчлөлт ороод байгаа байхгүй. Өөрчлөлт орсноороо тухайн хүүхдүүдийн эзэмшсэн боловсролын төвшин ухамсар төлөвшил одоо юу гэдэг аяг бол юм ингээд дүгнэж гаргаж ирж байгаа л да ондоо байгаа. Гэхдээ би бүх хүнийг гэж хэлээгүй шүү. Мундаг явж байгаа аяг болон хүмүүс байгаа. Тэгэхээр одооны энэ нөгөө COVID-19 буюу энэ цар тахлын үеийн 2 жилүүд юм 3 жилийн энэ нь өөрөө боловсролынхоо системд нөлөөлөд төгсөлтөн дээр магадгүй ажлын байран дээр гарч байгаа залуучуудад нөлөөлч хүдэл гэж тэнцвэрлээд байгаа байхгүй. Тэр үр дүн амар хойжуугаар шүү дээ. Хойжуугаар. Тийм учраас би хэлээд байгаа. Тийм учраас өөртөө энийг бид нар нөгөө төрүүлээд хэлж байгаа учраас нөгөө туулаад ирсэн учраас гэдэг шиг тийм. Энийг аягүй сайн залуучууд мань харах хэрэгтэй. Өөрсдөө дайчлах хэрэгтэй юм шүү дээ. Энэ үд сурж байгаа юм чинь. Бүтээ зөвхөн одоо оролцолтод ээлгүүгээр давхар өөрсдөө одоо нөгөө бэлтгэх хичээх чармаах те одоо юу хийдий. Одоо бүх суугаар л өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Чөлөө цагаараа илүү гарч байгаа чөлөө цагаараа ч гэсэн өөрийгөө хөгжүүлэх олон зүйлсүүд хийх боломж бас нөгөө талд нь байгаа гэдэг л ихсэн харах хэрэгтэй. Бас харах үнцэг үн тийм. Мэдээж багш тэнцээ зааж байгаа ч гэсэн давхар судлах интернет нь бэлэн багт те. Тэнгүүт одоо бас өстэй яг л өрсөлдөөний юм байх гэдэг юм л та. Интернеттэй тэгээд компьютертэй айлын хүүхэд харин ковидаас болоод аймаг руугаа явцсан интернетгүй яг мал дээр байгаа хоёр хүүхэд тэр хоёр чинь мэдээ сурлагын хувьд бас нэг хөөр хөрсөлтөө байгаа шүү дээ бас нэг анги дотроо. Тэр нэг хүүхэд мөр үнэхээр авч чадахгүй шүү дээ. Энийг одоо ингээд шийдэж чадахгүй л ковид ингээд явсараад 2 жил болчихлоо шүү дээ. Тэнгүүт энэ асуудал одоо цаашдаа зөвхөн ковид гэхгүй байнга гарах байхгүй юу? Яагаад гэвэл одоо бүх хичээл ингээд бид нэр цахимаар сураад цахимдаар түшгэлдэг болчихлоо шүү дээ. Хүүхдүүдэд гэрийн даалгаврын цахимаар өгж гин, цахимаар бие даалтуудыг хүлээж авж гин, зар группт орж гин тэ тэр хүүхдрүү залгаж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд хүн байнгын утсаараа ингээд өөрийнхөө аккаунтыг хянах ингээд шаардлагатай болчиход байгаа байхгүй юу?
Энийг ер нь цаашдаа яаж ингэж уяатан байдлаар ямар ч хүүхдийг зүгээр амьдралынх нь боломжоос үл хамааран тэгш сурах боломжтой болгох вэ? Таны харж байгаагаар. Сая 4-р сарын 1-ээс хичээлүүд орох боломжтой. 3 сарын дундаас нөгөө ерхий боловсролын сургуулиуд 4 сарын 1-ээс ихтэй сургуулиудыг эхлүүлээгээд гарсан шүү дээ. Тийм. Шийдвэр гарсан үг нь. Тий. Тэгсэн чинь яг эцлэгдээгүй шүү дээ. Тэгсэн чинь юу болсон бэ гэхээр 4 сарын 1-ээс оюутан авах нь бараг сургуулиуд ашиггүй гэдэг. Ийм нэг хэд хэдэн асуудлууд яригдсан байхгүй юу? Тухайн сургуулиудаас. Тэгээ яагаад танахд ашиггүй гэдэг. Танах төрийн шийдвэрийг биелүүлж ажиллана. Сургуульчин тэгэл ажиллах ёстой шүү гэдэг тэгэнгүүт 4 сарын 1-ээс 6 сарын дунд хүртэл за ялангуяа энэ жил бол 6 сарын 9-нд сонгуультай жил. Тэгэхээр магадгүй чинь 6 сарын 9-ээс ч юм уу сургууль дуусчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд бол манайх бол одоо жишээлбэл бүх багш нар бүх албаа багшд манай ирээд ажиллана. Зардал өндөр гарна. Гэтэл орон нутгаас ирэх оюутнууд маань ирэхгүй. Яг оюуттай холбоотойгоор ирж чадгаа болчихж. Тэгэхээр сургууль жишээлбэл 25 хүүхдийн анги дөрвөлттэй байсан бол нэг 10 хүүхдэл сурах. Болох гэдэг байна. Тэгэхээр энэ бол сургуулиудын хувьд бол бараг алдагдал гэдэг юм ярьсан сургуулиуд байна л да. Яг өдөртөө юм асуудлууд яригдсан. Тэгээд тэрэн дээр бид нэр зүгээр юу гэж харж байсан бэ гэхээр яг одоо саяны яриад байгаа жишээлх юм бол та нар тэгвэл орон нутагт байгаа хүүхдүүдэд хичээлээ яаж өгч байгаа. Энэ дээр ямар анхаарал тавьж байгаа. Жишээлбэл сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээнд хөнгөлж байгаа юм уу? Хөнгөлөхгүй байгаа юм уу? Тэ? Гэдгийг асуухдаггүй. Тэр бол тухайн хүүхдийн оюутны өөрийнх нь л асуудал гэдэг байдлаар хандж байгаа сургуулиуд бас байна. Тэгэхээр эн чинь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр тухайн оюутны өөрийнх нь одоо нэг талаас хүлээсэн сургалтын гэрээнд харуулсан сурах ёстой гэдэг нэг зүйлийг хичээх ёстой, чармах ёстой гэдэг ч юм уу нэг зүйлийг тухайн сургуулиуд яриад байгаа шүү. Тэгээ би зүгээр энэ дэр нэг зүйл зүгээр гараасаа гэж хүсэж байгаа. Нэг сургуулийг ч юм уу нэг оюутан нь шүүгдөгч хэрэгтэй. Тэ? Би бол одоо эзэмших хэмжээнийхээ боловсролыг бол би эзэмшиж чадаагүй. Тэгэхээр төлбөрөө нэгдүгээрт би төлөхгүй гэдэг ч юм уу. Бол би энэ хэмжээний мэдлэг авч чадаагүй. Одоо төлсөн төлбөрийнхээ хэмжээнд бол би мэдлэг олж авч чадаагүй. Яагаад гэвэл кейс нь юм байна гэдэг ч юм уу те. Тодорхой хэмжээнд бас оюутнууд тэр талаар хандаасаа гэж зүгээр миний хувийн хувьд бол би бодож байгаа. Энэ бол нэг тийм кейс үүсгэх хэрэгтэй байхгүй. Кейс үүсгэх хэрэгтэй. Тэгжээж дараагийн шатн дээр одоо юу гэдэг асуудлууд явах хэрэгтэй байхгүй. Ийм тохиолдол гарсан юм чинь ингэх хэрэгтэй байна гэдэг чинь. Бидний хувьд бол яг хаа ялангуяа манай шудраг төстэй шинжилгээ газар нөгөө өрсөлдөөн гэхээр оюутнуудын дунд өрсөлдөөнийг бол манайх зохицуулахгүй л дээ. Өрсөлдөөний тухай хуулийн дээр хяналтаадаг учраас шудраг өрсөлдөөн гэдэг үгнээр орж иж байгаа. Бид нар жишээлбэл шудраг өрсөлдөөн дээр картел буюу нөгөө гэрээний асуудлаар нэг иргэнд нийт одоо тухайн хоёр байгуулсан байгууллага компани хоорондын нийт үнийн дүнгийн 5% урамшуул болгосон байхгүй. Картелийг илчилсэн буюу өрсөлдөөний хязгаарласан гэрээ контракт хийсэн гэсэн утгаар тухайн иргэнд урамшуул болгож байгаа. Энэ өөрөө хуулиараа өрсөлдөөний хуулиараа олох ёстой асуудал байхгүй. Гэхдээ энэ нь өөрөө анхны тохиолдол байсан Монгол улсад. Бид нэр тийм байна гэд шууд өгч болно. Тэ? Үгүй бол үгүй гэж хэлээд болиулж болж байгаа байхгүй. Гэхдээ биднэрт юу хэрэгтэй байсан гэхээр нөгөө кейс хэрэгтэй байхгүй. Тийм нэг. Тэнгүүд бид бариад авах хэрэгтэй шүү дээ. Одоо чинь дараа дараагийн аюул олон жишээ гарна шүү дээ. Тэр үед яаж хандах вэ гэдэг хуулийн дагуу хандлага ч бас байх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд нь тэр хүнийг ингээд тэр бид нар бол олохгүй гэдгээр ингэнгүүтээ шүүгт төлчих. Тэгээ хүнд нь бол бид нар хэлж байгаа л да. Бид нар тийм кейс хэрэгтэй байна. Тийм учраас та шүүгэн шатны заавал анхан шатны шийдвэр бид нар гаргуулж авмаар байна. Шүүх яаж хандахыг хармаар байна тий. Тэгээд бид нар бол давц алдахгүй анхан шатны шүүх хүртэл нь явна гээл. Тэгэл явсаар бол анхан шатны шүүх хүртэл бол тэр хүний талж шийдэж. За ингээд бид нар кейстэй болонгууд ойлголоо гэд бид нар шүүхэн шийдвэрийг биелүүлэн гингүүтээ шудраг ус төрөлжин төлөө газар нэг юм кейстэй болоод аваад үлдчихэж байгаа. Яг нь ажлын дүгнэлтэн дээр жишээлбэл нэг шүүх хуралдаанд шудраг ус төрөлжин төлөө газар ялгдсан гэдэг нэг юм кейс үлдэн л дээ. Гэхдээ хамгийн гол нь өрсөлдөөнийг хязгаарласан гэрээ контракт байгуулж болохгүй байгуулсныг илчилсэн иргэн урамшууллыг төрөөс авд юм байна гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Энийг
олон иргэн хийх тусам сайн. Яагаад тэгэхээр тэр өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа, боомлж байгаа тэр бүх зүйл чинь байхгүй болно. Тэр хэмжээгээр өрсөлдөө нь тэгш шудрах хэмжээнд очино. Хүртээмжтэй болно. А тэр хэмжээгээр нөгөө зах зээл дээр тогтдог магадгүй нэг талаас үн. Тэ? Эрэлт нийлүүлэлтийн зарчим. Нөгөө чанарын асуудал, бараа бүтээгдэхүүн гэдэг ч юм уу, тэ? А оюуны өмчийн асуудал гэдэг ч юм. Маш олон зүйлс чинь энэний ард хангагдж байгаа гэдгийг л аягуулсаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би саяны тохиолдол дээр бол нэг оюутан зориг гаргаад шүүхтээсэй гэж бид бодож байна. Тэгээ хоёул нэлээд ярилцлаа. Одоо сүүлийн асуулт. Хэрэглэгчдийн төлөө газар гэж байгаа шүү дээ. Одоо чинь махны үн нэмэгдэхэд шудрагуулсан хэрэглэгчийн төлөө газраас очиод тэр газарт хариуцлага тооцдог тий. Тэгмэд үнийн хөрөгдөл гэдэг зүйл мөнгө өсөж байгаа тохиолдолд ингээд бид нар мэдэхгүйгээр ингээд гараад ирдэг тий. Ингээд нэг мэдэхэд л гараад ирдэг. А тэгмэд хэрэглэгчид үн өссөнөөс илүүтэйгээр тэр үйлчлэгээний байгууллагын стандарт тэр хүнийх нь соёлд аягүй ундууцтай юм шиг санагддаг байхгүй. Үн бол өсөж идэг те буурж идэг. Тэрийг бид нэг ингээд байнгын нөгөө өдөр болгон худалдаа авалт хийхгүй болохоор ингээд сүрхий анзаарч чадахгүй шүү дээ бас тодорхой хэсэг нь. А тэгэнгүүт үн гэхээсээ илүүгээр энэ үйлчлэгээний байгууллагуудын соёл стандарт хүмүүстэй харьцаж байгаа яг энэ фронтон дээр ажиллаж байгаа хүмүүсийн хандлага гэдэг зүйлүүд хүмүүсийн ундууцлыг аягүй хүргэдэм шиг санагддаг. Энэ тэгээд бас хариуцлага тооцоход аягүй хэцүү шүү дээ. Чи муухай харьцсан байна ингэдэг гэдэг юм. Яг тэр компани байна уу гэхээс ингээд аягүй хэцүү. Тэгэхээр таны харж байгаагаар Монголд энэ үйлчлэгээний салбарын соёл гэдэг зүйл хэр хөвшиж ийн вэ? Бид нар хэрэглэгчид ер нь нэг үе бодвол хэрэглэгч хаан гэдээ дайрдаг гэд хүмүүс тэгдэгтэй. Тим хүмүүс одоо үнэхээр цөөрж байгаа яг ингээ харж байгаа. Одоо чинь манай үеийн донд бол хэрэглэгч хаан гэж дайрах хүн байхгүй. Тийм болохоор үйлчлэгээний байгууллагууд харин эсрэгээрээ хэрэглэгчтэй айгуу нэг тийм үл хүндэтгээдэж байгаа юм шиг тийм байдал үүсээд идэг. Таны харж байгаагаар хэрэглэгчид ер нь ингээ түгээмэл гаргадаг хэрэглэгчдийн одоо хохироод байгаа гэх чаашийн гаргадаг зүйлүүд нь яг худалдаа наймаа эрхэлж байгаа бизнес эрхэлж байгаа хүмүүс ягаад ахаа хүүхдийг ч юм уу дүүхээ хүүхдийг тэнд худалдагч хэлгээд байна гэдгийг эхлээ ойлгохгүй байсан. Тэгээ сүүлд ойлгосон л та. Тэр нь юу байсан гэхээр худалдагч авахаар тэр худалдагчд тэр бараа бүтээгдэхүүн зарагдах хэсэг нь өрдөөсөө чухал болчиход байгаа байхгүй. Салингаа ахуулж чухал байгаа. А ядаж нэг хамаатны юм байвал энэ чинь захихаа бараа зарчий гэдэг нэг бас сэтгэлтэй хүртэл ингээд нэг юм сэтгэлээр хандаад байна шүү дээ. Тэр хэмжээгээр тэр аж ахуй нэгж бизнес эрхлэгчийн бизнесаараа илүү яваад байгаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэдэг нь 1990 оноос юу яадаг байсан юм байна л да. Өмнө худалдагчид 45 хоногийн курсээр бэлтгэдэг байсан юм. Нөө за. Тэгээ 45 хоногийн курсээр бэлтгээд юм үнэмлэх болгоод за чи бол худалдагч гэдэг юм үнэмлэх болгоод гой боловсруулаад ихтэй бас. Тэр 45 хоногийн хугацаанд олгосон үнэмлэхээр юу сурдаг байсан бэ гэхээр нөгөө соёл харилцаа хүртэл ордог байсан юм байна. Тэр хүнтэй яаж харилцах вэ те? Бараа бүтээгдэхүүнийг яаж танилцуулах ёстой? Тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваад хадгалтын горим, тээвэрлэлтийн горим, стандарт ямар байх ёстой гэдэг ч юм уу те. Эсвэл одоо хувцас бараа хувцас центр байлаа гэхэд тухайн хувцсан жишээлбэл яаж худалдагч шалгаж авах ёстой. Эргээд худалдагч өөр хариуцлага хүлээн гэдэг ч юм уу. Ийм байсан юм байна. Тэгэнгүүт зах зээлийн одоо нөгөө тогтолцоо руу шилжсэнээс хойш тэр юм байхгүй болцсон юм байна л да. Тэгээд худалдагч гэдэг одоо мэрэгсэн хүн байхгүй болчингууд хин дуртай зүгээр л бараа бүтээгдэхүүн худалдаалтан дээр цогцдог болсон. Тэгэхээр тэр хүүхд одоо жишээлбэл бидний амьдрал дээр гэсэн байнгалт боломжтой шүү дээ. Одоо нэг бараа авъя, нэг за би нэг сорогчын цамц авчихдээ гэдэг дэлгүүрт ортол. Уцаад оролдоос хот. Мөнгө төлчүүл загнуулаад идэв шүү дээ. Уцаа оролдоос очиодгүй ахын дөө чухал юм байгаа юм бах. Зүгээр л скроллдоод ингээд гүйлээд өөр тийм дом болцсон тий. Тэр бараа бүтээгдэхүүн зарагдах хэсэг нь бол тухайн хүнд ердөөсөө чухал биш байдаг. Тэгээ энэ ч өөрөө нөгөө хэрэглэгч эрхийг хамгаалах тухай хууль дээр ч гэсэн залттай сэтгэл хангамжтай хамгаалалттай асуудлууд бол бий. Эннийхэн санкцэн ч гэсэн жишээлх юм бол тухайн худалдагч гэдэг юм уу, үйлчлэгч гэдэг юм уу тий. Надад одоо ингэж хандсан, ингэж үйлчилсэн гэвэл манай шудрагстай элчин төлөө газарт ханддаг. Тэр түүнийхэн даваа тодорхой тухайн байгууллага дээр бас тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийдэг. Сэтгэл хангамжин дээр ороод гараа явж байгаа хүмүүс дээр жишээлбэл тодорхой хэмжээний судалгаа авдаг ч юм уу тийм. Ийм ажиллагаанууд хийгдэн л дээ. Тэгэхээр бол гол асуудал нь юундаа байна гэдэг хаар одоо юу гэдэг уул нь бол тухайн хүн өөрөө тухайн бараа бүтээгдэхүүнийг л сайн зарж иж бизнесийнх нь орлого илүү нэмэгдэнэ. Хоёрдугаар тэр хэмжээгээр бизнесийн эргэлт нь сайжирна. Тэ? Тэгээ одоо зөвхөн харахад бол тэгж сайн ажилласнууд нь дандаа дэше гараад муу ажилласнууд нь
Шигшигдээд. Лангуун дээр өнөөдөр хүртэл 20 жил байж байгаа гэж харж байгаа шүү дээ. Тий. Тийм одоо хандлага айгүй чухал болсон. Хүн чинь нөгөө чухал шүү дээ. Одоо жишээлх юм бол та анзаардаг бол томоохон худалдааны төвүүд дээр байрлаж байгаа. Жишээлх юм бол одоо Шангрила ч юм уу тий. Централ Тауэр ч юм уу. За эсвэл бүр бараа бүтээгдэхүүнээр ярил гоё одоо нөгөө Монт Бланк гэдэг л нөгөө үзэгч өртгөн айгүй өндөр тийм бараа бүтээгдэхүүнүүд шүү. За магадгүй жишээлбэл алмаз эрдний дэлгүүр ч юм уу тий. Ороход бүр юм хандлага амар өөр үүдэг тий. Зүгээр ингээ аргамтай юм гой мэдрэмж өгөөл. Хийж байгаа. Ядаж өнөр танаар нөгөө та жоохон сууж байгаа та кофе уух цай авах уу тий. Аль болох одоо жишээ нь тухайн хүний орж ирэнгүүт нь шууд үйлчлэх гэхээсээ илүүтэй болж игэл та нэг жоохон хүлээж байгаа ганцхан минут гэдэг ч юм уу тий. Тэнгүүд нөгөө тэр минутын хугацаанд ингээл тэр хүн ингээд маш олон талын мэдээллүүдийг өгчлээ тийм л одоо чинь гоосхны дэлгүүр байлаа гэхэд юм өнөр нь яг нэг тийм гоё тааламжтай өнөр ч юм тий. Тэгээ хүн нөгөө өнөртэй ус байл өнөрлж жаад хамгийн сүүлд юг сонгодог вэ гэхээр нөгөө анх орж ирсэн тэр нэг жоохон хүлээж авах хугацаанд өнөрч ийсэн өнөр нь шүү дээ. Тэрийг сонгодог юм аа л. Манай ах нөгөө Монгол улсаас нөвд суугаа 1-р намжигчинд орлоо 2-р намжигчинд гарчвал Бэси. Хэдэн он төлөө би асууна санахгүй. Америкт очиод Нобемберэн дээр очихгүй. Тэгээ яасан ч ийшээ гараа гээд гараад алхаа явжсэн чинь ингээд нөгөө Пепси гэдэг байдаг шүү дээ. Кино болгонд гардаг шүү дээ. Пепси гэдэг голынх нөгөө талд бичсэн. Тэгээ гахаад энэ ахаа яагаад Пепси гэсэн бичгийн кинон дээр явах гэдэг одоо ч гэсэн байд юм биш тэгээд ингэсэн чинь энэ түүхтэйгээ түүхийг ярьж өгчсэн байхгүй. Яг тэр Пепси гэсэн бичгний эсрэгтэл Кока-Колагыг эзэн амтэрдэг гэсэн юм. Тэгээ өглөө болгон Кока-Колагыг эзэн босгохдоо Пепсиг харж игээд ингээд өмнө нь тэр бичгийг хийсэн байхгүй жишээ. Тэгээ тэр нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр одоо та ингээд гадаадд явдаг анзаардаг болвол Макдоналдсын эсрэгтэл KFC бичдэг. Тэ? Кока-Кола жишээлбэл юу дээр Мактаар зарагдчихвэл KFC дээр Pepsi зарагдчихдаг. Кока-Кола зардаггүй. Тэ? KFC Pepsi дагдаг гэдэг ч юм. Эсвэл Кока-Колаг юу Макдоналдсыг Кока-Кола дагдаг гэдэг ч юм. Ийм маркетингийн үйл ажиллагаа хүртэл байна шүү дээ. Тэгэхээр энийг манай нөгөө худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчд маань худалдаа муу байна, бизнес муу байна гэж ботхоос илүүтэй би ямар хүнийг ажилуулад байна гэдгийг аягуулсан харах хэрэгтэй. Энэ нь өөрөө өрсөлдөөн төлөөлөд байна гэдгийг аягуулсан бодох хэрэгтэй байхгүй. Хажуу талынхаа лангуудаа өрсөлдөж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хажуу талын лангуун дээр жишээлбэл нэг гоё охин суугаал те. Галзуулаад байдаг. Гэтэл өөрийнхөө лангууд дээр одоо юу гэдэг тэр охиныг гүйцэхээр хэмжээний биш магадгүй нэг талтаа те. Нөгөө талтаа тэгэл уцаа ухаас суугаад байдаг хүн суул тэр хязгаарч борлуулж явагдахгүй шүү дээ. Одоо та санаж байгаа бол энэ фэйсбүүк дээр бүтээ явуулсан учраас л хэлэх гэдэг л нөгөө тав мөгтэй нэг реклам байдаг шүү дээ. Баахан ланд крузер болтой гой гой охтууд залуучууд зогссон. Тэгээ нөгөө хүмүүс чинь охины зүг зарж байгаа юм уу? Залуугийн зүг зарж байгаа юм уу? Ямар үнэтэй ингээл те. Эсвэл ингээл маазраад чамаагүй явуулаад байгаа байхгүй. Тэр чинь өөр ингээд маркетинг яваад шүү дээ. Одоо KFC гэхэд зам бүглэл KFC дүүрэг байлвчсан те. Тэгээ дүүрэг үүдэг үг нь өөрөө бас тренд болж байдаг жишээтэй байдаг чинь. Гэтэл жишээлбэл KFC-д өрсөлдөх хэмжээний магадгүй нэг компани байвал тэрийг жишээ нь хийгээгүйгээрээ магадгүй нөгөө талд өрсөлдөөн дээр ялагдж байгаа жишээтэй ч юм уу те. Энд чинь өөрөө тийм өрсөлдөөний хэлбэрүүд байхгүй. Би нэг олон явцсан жишээ авчраас л хэлж чаа танаас сайн компаниудын нэрийг болвол те. Тийм жишээнүүдэл аюулс харах хэрэгтэй шүү. За, шууд асуултанд ороод явъя. Одоо ингээд сүүлийн үед контентын зах зээл хүн болгон контент хийж гин. Тэр цэсмэ манай үеийнхэн маш их контент хийж гин. Тэгээд цахим орчинд хүн болгон байна тий. Тэр цэсмэ хөл хорионы үед хүн болгон цахим орчинд байна. Энэ үед энэ контентын хэсгээс авах тий оюуны өмч таалдах, уран бүтээлчдийн хийсэн зүйлүүдийг авж одоо цацах, анхныг сурвалжаас нь илүү хандлт авах ч юм уу тий. Тиймэрхүү зүйлүүд амар их байдаг болцсон байна. Яг нөгөө оюуны өмч гэдэг асуудал чинь нөгөө нүдэнд баригддаггүй хүн болгонд тулгуурдаггүй асуудал болохоор орхигдоод байдаг. А гэхдээ контент бүтээж байгаа уран бүтээлч хүмүүсийн хувьд аюу тийм хүнд асуудал байдаг. Яг энэ кейс дээр та тойруулаад яг тэр шодрог өрсөлдөөн гэдэг зүйлийг нь контенттой холбоод ярил. За хуучин бол нөгөө хэвлэл мэдээллийн байгууллага гэж байдаг байсан тий. Одоо бол гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагаас илүү их хандлт нийгэмд одоо нөлөөлөл үзүүлэх хэмжээний хувь хүмүүс гараад ирж байна. Нэг талтай. За тэгэнгүүт одоо юу гэдэг тэр хоёрын хооронд өрсөлдөөний асуудал бас энэ дээр яригдана л та. Гол нь одоо нөгөө оюуны өмчтэй холбоотой асуудлаар маш олон зөрчилдөөнүүд байдаг. Тухайлх юм бол
үндсэн одоо юу гэдэг тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. За магадгүй оюуны өмчөөр патент авцсан ч юм уу тий. Тухайн одоо үйлдвэрлэгчээс илүүтэй бараг нөгөө талдаа тэр нөгөө инфлюенсер гэж яригадаад байдаг. Зах зээлд нөлөөлж байгаа нөлөөлөгч нар илүү нийгмээр хүрдэг болсон нэгтлийн шиг байгаад байгаа. Үйлдвэрлэгч нар ханган нөлөөлөгчтэй хувьд ч гэсэн нэг зүйлийг маш сайн анхаарч маркетинг дээр тооцдог болсон. Тэр нь юу вэ гэхээр хэдэн настай хүнд хэн ямар бүтээгдэхүүнийг ойлгох хэрэгтэй гэдэг тал дээр маркетингийн маш олон үйл ажиллагаанууд болсон. Ордог болсон. Тухайлбал нь бол залуучууд руу чиглэсэн ч юм уу одоо нөгөө Z-ийнхэнд зориулсан мэдээллийг хүргэхдээ жишээлх юм бол нэг үйлдвэр байлаа гэж тодорхой тухайн үйлдвэр маркетингийн хуучин арга барилаараа яваад бол одоо ингээд хүрхэ болцсон. Тэ? Гэтэл шин буюу одоо нөгөө тухайн иргэдэд тухайн одоо залуучууд руу хүргэдэг юм сегмент нь баг юм тусдаа шахуу болцсон. Тэрний хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо зарлан мэдээлэх ч юм уу те нийтлэх ч юм уу ядаж одоо жишээлбэл нөгөө тухайн бараа бүтээгдэхүүнээ сурталчлагтаа бичиж байгаа үг үсэг хэллэг нь хүртэл шалгуу болцсон. Энд чинь өөрөө хэр хэмжээтэй хүнд хүрэх вэ гэдэг нь өөрөө энэ дээр очиж байгаа шүү дээ. За тэгээд яг саяны таны асуудалтай адилхан жишээлбэл уул нь би энэ бараа бүтээгдэхүүний автор нь байгаад байдаг. Гэтэл миний тавьсан одоо тухайлбал мэдээлэл огч явахгүй байхад яг ижилхэн жоохон дүнг дүрсийг өөрчлөөд өөр хүн авч тавиад өөр шинэ бараа бүтээгдэхүүн мэтэр тавихаар бүр амар явдаг гэдэг яриад идэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэр патентын асуудлыг бол зайлшгүй хөндөж явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тухайлбал яг нэг бодит жишээ л да одоо нөгөө манай 5 нүдэн брэнд шүү дээ. 5 нүдэн брэнд бол одоо Монголын брэнд гэсэн байдалтай байгаа шүү дээ. Гэтэл бүгд хатад ард улсад зүгээр үйлдвэрлэгддэг. Одоо шаацсан хамгийн сайн үйлдвэрлэж байгаа гэсэн технологийн хувьд. Тэгтэл юу болсон бэ гэхээр нөгөө нэг ийм хүннүү аяг гэдэг нэг юм аяг гэдэг шүү дээ. Тэр аягийг одоо дахиад Монголын зах зээл дээр оруулж чадахгүй гэдэг нь аягүй эрсдэлтэй болсон. Яагаад тэгэхээр патент нь Монголын зах зээл дээр зөвхөн патентээр бүртгүүлж байгаа. Гэтэл хятадын зах зээл дээр өөр одоо хятадууд ч юм ингээд патентын хятадын зах зээл дээр авчиж байгаа. Гэтэл тухайн бүтээгдэхүүн маань хаана үйлдвэрлэж байгаа нэхэр нөгөө хятад үйлдвэрлэгддэг тийм. Тэгээ энэ кейс бол манайх төр жишээлбэл ярьж ирсэн л да. Одоо бид нар яах вэ гэж арчид. За одоо дараагийн кейс гэвэл нөгөө манай бомбардаа байна тийм. Бомбардаа бол хизээч тэр олон цуврал одоо номнууд маань нэг дор тийм зузаан бойтуулж гараагүй байхгүй. Гэтэл манайх төр бол одоо гэдэг бомбардаа тэгснэ гэдэг ингээд 7 8 цуврал байгаад байдаг. Тэрийг өвөн Монголд авч бүгдийг нэгтгээд нэг болгоод дээрэс нь одоо нөгөө монгол бичиг нэмээд тэгээ ингээд бүр юм зузаан нэг том бойтуулгаар худалдан гаргаж чаж. Хэлбэрийн өөрчлөлт төрж. Жишээлбэл энэ бол жишээлбэл манайх төр бас л бид нар бүгд хатад ард улсын зах зээлийн зохицуулах хороотой энэ асуудлыг бид нар бас ярьж байгаа. Өрсөлдөөн гэдэг талаасаа, хэрэглэгч гэдэг талаасаа ч гэсэн айлал талаас. Тэгэхээр энэ өөрөө юу илэрхийлээд байна гэхээр зөвхөн одоо юу гэдэг Монгол гэдэг нэг газар тухайн бараа бүтээгдэхүүнийг одоо патентжуулж авах нь бол өрөөсгөл юм а гэдгийг аюул харуулж байгаа гэсэн үг тийм. Дэлхийн бас юм патентын байгууллагаар томоохон хэмжээний магадгүй жишээлбэл дэлхийн зах зээл дээр гарах гэж байгаа, экспорт нь гарах гэж байгаа ч юм уу эсвэл Монгол хүний оюуны өмчийг аль улсад үйлдвэрлэсэн хамаагүйгээр дэлхийн зах зээл дээр худалдан гарах гэж байгаа тохиолдолд олон улсын зах зээл дээр буюу одоо нөгөө оюуны өмчийн талаасаа патентыг авах хэрэгтэй гэж харагдаж байгаа. Энэ нь өөрөө нөгөө нэг өрсөлдөөнд нөлөөлж байгаа аюул том хэсэг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр манай аж ахуйн нэгж байгууллага хүн байна уу дараагийн том шат руугаа шилжиж гарч очих ёстой л гэсэн үг. Тэгэхээр одоо дараагийн шат руугаа гарахын тулд эхлээд өөрөө ямар нэгэн зүйл хийж эхлэхдээ заавал патенттай аваад тий оюуны өмчөөрөө хамгаалуулад энэ нөгөө бэлэн басан тагтан цацчиж эргээд одоо онлайн шоп гэж байдаг шүү дээ. Одоо нөгөө онлайнаар ингээл авчихдээ тий. Гэтэл жишээлбэл тухайн бараа бүтээгдэхүүнийг санаачилсан газар заа жишээлх юм бол Англид бай гэж үтэй. Англид бай гэж үт. Гэхдээ тэр хизээж англи улсад жишээлбэл үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэрийг энтгэгт үйлдвэрлээд нөгөө ажиллах хууч цахилгаан одоо юу гэдэг юм бүх төсөв зардлаа тооцож байгаад энтгэгт үйлдвэрлээд дэлхийд даяар ингэ зарчиж байгаа. Тэрийг худалдан авалт хийж байгаа жишээлбэл Монголоос худалдан авалт хийлэхэд энтгэхээс тэр бараа бүтээгдэхүүн хийж байгаа байхгүй. Гэтэл тухайн компани патент эзэмшигч нь англи улсын нэг компани байж байгаа шүү дээ. Магадгүй Америкт байгаа нэг хүн ч юм уу эсвэл одоо юу гэдэг нэг олон улсын картаар дамжуулаад тухайн бараа бүтээгдэхүүнийг шууд ханаас авах юм нөхцөл болцоог дэлхийн өөрөөр бүрдүүлээд өгсөн байна. Тэгэхээр миний саяны хэлээд байгаа тий жишээлх юм бол нэг талдаа албан ёсны зөвшөөрөлтөй патенттай
бүтээгдэхүүн байгаад байдаг. Гэтэл нөгөө талд нь хувь иргэн ч юм уу шууд оруулж ирчих худалдаалах боломж нь нөгөө талдаа тэр нөгөө цахим гэдэг талаасаа байгалийн даяарчлал гэдэг талаасаа ч юм ингээд байгаад байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө яг ороод ирэхээр танах патенттай тусгай зөвшөөрөлтэй. А гэхдээ нөгөө талдаа тухайн бараа бүтээгдэхүүн жишээлбэл хувь хүн иргэн оруулж ирээд хямдхан зараад байна. Манайхад өрсөлдөд байна гэж хараад байгаа байхгүй. Манайх ганцаар тусгай зөвшөөрөлтэй тий. Гэтэл нөгөө нэг олон улсын байгууллагаараа хандахаар бид нар бол тухайн бараа бүтээгдэхүүнийг 3 дахь зах зээл дээр гаргахад хориглосон зүйлгүй гэж байгаа байхгүй. Ерөөсөө л юм. За маш сонирхолтой яриа өрнөлөө. Олон зүйл мэдэж авлаа. Танд баярлалаа. Тэгээд залуучууд таны хэлсэн үгнүүд ядаж ажил орохдоо гэрээ хийх бах, ямар нэгэн зүйл орохдоо гэрээгээ эхнээс нь сайн харах бах, бизнестэй хандлагыг чухалчлах бах, тий. Өөрт нь ямар нэгэн сэтгэл ханамжийн баталгаа өгөхгүй бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар руу хандах бах. Та бүхэн бизнест хандлага ямар чухал вэ гэдгийг нийгэмд бидний оролцоо бас хариуцлага ямар чухал вэ гэдгийг багч болов ойлгосон болов уу гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.